Сайн уу манайхаа. Өнөөдөр манай найз охины төсөлтийн баяр болж байгаа. Тэгээд найз охиныхаа төсөлтийн баярт оролцоод ирсэн бид болж байгаа. Bag here? Yeah. Thank you. You're good. Let him look in your bag. Thanks. Wow. Julie Quinones. За дөнгөж сая төсөлтийн баярын дундуур нь гараад ирлээ. Би нөгөө өнөөдөр шалгалттай болохоор төрүүлээд явах хэрэгтэй боллоо. Бол найзтайгаа зураг авахлыг гэж бодсон чинь манай найз бас Солонгосоос ирсэн. Тэгээд компьютер сайенсаар мастраа хийж байгаа. Тэгээд хичээн бас англиас ирээд өнөөдөр амар сэтгэл өөрчлөн байх шиг байна. Тэгээд гой мэдрэмж авсан өдөр байлаа. Өнөөдөр тэгээд найзуудаараа найзхаа төсөлтийн баярт оролцоход юу өмсөх вэ гэж бахан ярилцаад тэгсэн манай найзууд бүгдээрээ палаж өмсөж байна. Тэгэхээр би үгүй би палаж өмсгөө. Би үндэснийхээ ямиг өмсмөр байна гэдэг. Тэгээд хандаа өнөөдөр ийм хантал өмсөж гараад ирсэн. Тэгсэн чи манай найзууд энийг л за чи ийм юм өмсөх юм ганцаараа тэгээд тэгнэ гэдэг гараад ирсэн. Шалгалт руугаа явж байна. Тэгээд үнэхээр их ирчүүж авлаа. Тэгээд би яагаад сурах хэрэгтэй вэ гэдгээ бүр дахиад нэг ойлголоо. Тэгээд ийм зүйлийг хүсэж байгаа болохоор би сурах хэрэгтэй. Тэгээд яг энэ төгсөлтөн дээр болохоор манай Монгол оюутнуудаас төгсөлт авахгүй Missouri State-д нэг ойролцоогоор 20 хүрэх юм болов оюутан бакалавр болон мастер хамгаалдаг. Тэгээ энэ төсөлтөн дээр бол манай Монгол оюутан байхгүй. Дараа жилийн төсөлтөн дээр миний манай 2 байна уу? Бараг 3 найз минь төгсөх байхаа. Тэгж бодож байна. Тэгээд үнэхээр баярлаа. Тэгээд баярлаа. Найздаа баярлаа. Гоё юмнууд харуулсанд баярлаа. Тэгээд манай найзыг төсөлтийн баяраар өчигдөр хичээн ирсэн. Тэгээд хичээн болохоор англид суралцдаг. Тэгээд бидэд өчигдөр орой хичээн тосож аваад уусыг буудлаас тэгээд англи орон ямар байдаг вэ? Тэ Солонгос хүн англи сурах ямар байдаг вэ? Англи орчин ямар вэ гэл ингээл ярилцсан. Тэгээд Хятад, Солонгос, Япон, Дубай гэл ингээл орон орны хүүхдүүд мөн Америк ингээл оюутнууд бид нар нэг дор байж байгаа. Юм ярилцаад тэгээд дотор нь ороод ярилцаад тэдний юу бодож байгаа,
яаж байгаа гэдгийг харах тэдний бодож байгаа юмтай өөрийнхөө үзэл бодлыг нийлүүлээд манай Монгол ингэдэг гэх жишээний те соёл одоо юу гэдгийг бүх зүйлээ ингээд хуваалцаад яриад тэгж байгаа тэгээд тэгж чадж байгаа маань маш гоё надад мэдрэгдэж байгаа. Дээрээс нь тэр дунд оролцоод тэр хэсгийн нэг нь би байж чадчихна гэдгээ өөрөө хараад мэдрээд тех мэдрэмж үнэхээр гоё. Яа тэгэхээр би өөрөө нөгөө нэг бага насндаа надад англи хэлний мэдлэг байхгүй. Тэгээд би яг л Монголдоо сургуулаа төгссөн. Тэгээд гадаад хүмүүстэй харьцаж байгаа хүүхдүүдийг харахаараа ямар гоё юм бэ? Вау гэж боддог байсан. Амар jealous байдаг байсан, атаархал байдаг байсан. Тэгтэл одоо ингээд яг өөрөө Америкт нэрсэн сургуультанд сураад хүүхдүүдтэй нийлээд дэлхийн 10-20 орны хүүхдүүдтэй тэг бүх дэлхийн хүүхдүүдийн цуглуулчихсан. Тэгээ бүгд өөрсдийнхөө үзэл бодолтой тэр бүх хүүхдүүд өөрсдийн хүмүүцсэн орчинтой. Тэгээ тэр орчин болгоныг ярилцаад бид нар бүгд хамтдаа нэг зүйлийг олон талаас нь хараад critical thinking хийгээд шүүмжлэлтэй сайн юу байдгийг муу юу байдгийг ингээд юм сониуж бас curious байгаад ингээд энэ болгоны дунд байж байгаагаа харахаар надад үнэхээр сайхан байна. Тэгээд манай Монголын бүр маш олон залуучууд шинэ үеийнхэн маань маш өндөр боловсролыг эзэмшиж чаддаг education system нь өөрөө маш сайн болчихсон ийм газар суралцаад тэгээд тэр сурсан мэдсэн бүх зүйлээ улсын их орондоо эргэж очиж хэрэгжүүлээд ингэсэй гэж би бүр маш их хүсэж байна. Тэгээд би ч гэсэн удахгүй нэг жил хагасын дараа за хамгийн уртаа 2 жилийн дараа төгснө. Тэгээд төгсөн бодлоо Монголд очиод өөрийнхөө сурсан мэдсэн бүх зүйлийг улсын их орондоо хэрэгжүүлнэ гэдэгтээ бүр ингээд тун итгэлтэй тийм хүсэл эрмэлзэлтэй байгаа. Тэгээд за нэг тийм л энэ да. Окей, би бараг юуныхаа сургалтынхаа гадаа ирж байна. Тэгээд бака баярлаа миний влогийг үзсэнд. Тэгээд та бүхэн сонирхолтой байсан болов уу гэдэгт би найдаж байна. Тэгээд дараагийн влогоороо дахиад уулзъя. Баярлалаа.